Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ, Дархуул аймгийн засаг даргын тамгын газраас эрхлэн хөгжлийн төлөө түншлэл урайтай төр нийгмийн түншлэл 2017 аймгийн зөвлөгөөнийг аймгийн засаг даргын тамгын газрын хурлын танхимд энэ сарын 24-ний өдөр зохион байгууллаа. За төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон энэхүү зөвлөгөөнд нийтдээ 120 гаруй төлөөлөгч оролцож санал бодлоо солилцсон юм а. Ингээд зөвлөгөөнөөс бэлтгэсэн нэвтрүүлгийг үзэгч та бүхэн хүлээн авч үзнэ үү? Дархуул аймгийн 2017 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэхээр хоёр зорилт дэвшүүлсний нэг нь шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд төрийн бус байгууллага иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх явдал юм. Энэхүү зорилтын хүрээнд төр нийгмийн түншлэл 2017 аймгийн зөвлөгөөнийг зохион байгуулж төрийн бус байгууллагууд нэгэн дээвэр дор цуглан тулгамдсан асуудлууд цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Төр иргэний нийгмийн харилцаа хамтын ажиллагааг сайжруулах, төрийн бодлого боловсруулахад төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх нь маш чухал асуудал болохыг төр хүлээн зөвшөөрдөг. Гагцхүү түүний хэрэгжилд тун хангалтгүй байсаар ирсэн юм. Монгол улсын хэмжээнд 15,000 гаруй төрийн бус байгууллага бүртгэлтэй байдаг бөгөөд үүнээс Дархуул аймгийн хэмжээнд статистикийн тоо мэдээгээр 450, улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 398, улирлын тайлан баланс гарган тогтмол үйл ажиллагаа явуулдаг татварын хэлтэст бүртгэлтэй 43 төрийн бус байгууллага байдаг байна. Эдгээр байгууллагууд 32 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна гэсэн судалгааг мөн гаргажээ. Өөрөөр хэлбэл Дархан хотын хөгжлийн төлөө, нийгмийн сайн сайхны төлөө зураг сэтгэлээ гаргаж ажилдаг нэг үгээр байнгын идэвхтэй ажилдаг 40 гаруй төрийн бус байгууллагууд байгаа юм а. Аймгийн засаг даргын тамгын газраас өнгөрөгч 2016 онд төр иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 9 төрийн бус байгууллагад 88.2 сая төгрөгийн санхүүжилтийг олгож аймаг орон нутгийн тулгамдсан асуудлыг хамтдаа шийдвэрлэн ажилласан байна. Мөн төсөв хөрөнгөхгүйгээр итгэл сэтгэл зүтгэлээр нийгмийн шинжтэй олон ажлуудыг төрийн бус байгууллагуудынхаа дэмжлэг тусалцаатайгаар хамтран шийдвэрлэсэн тухай аймгийн засаг даргын илтгэлд дурдагдлаа. Цаашдч төр иргэний нийгмийн түншлэлийг улам өргөжүүлж соёлын бүтээлч үйлдвэрлэл түншлэл 2017 нэгдсэн форум хүүхэд залуучууд, ахмадууд тэр дундаа эмэгтэйчүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон тэдний эрх ашгийг хамгаалдаг тэр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг хамруулсан зөвлөгөөнүүдийг тус тусад нь зохион байгуулахаар төлөвлөж байна. Инхийн тулд идэвхгүй байгаа 400 орчим төрийн бус байгууллагуудыг бүртгэлжүүлэх, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, тэдний санал санаачилгааг төрийн бодлогод тусгуулах зорилго бүхий төр иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан аймгийн зөвлөл байгуулна гэлээ. Энэ төрийн бус байгууллага бид нар бас бүртгэлд оруулаад тодорхой хэмжээтэй болох гээд байна. Татварын байгууллага, улсын бүртгэлийн байгууллага, статистикийн байгууллагаас уран өөртөө гарч байна. Донтчаар 400 орчим төрийн бус байгууллага байдаг юм байна л гэсэн. Одоо ингээд энэ зөвлөгөөнөөр энэ төрийн бус байгууллагыг бас зэгцэлж яваад бас тоо бүртгэлийн яг хэд байдгийг, үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь хэд байдгийг, дээр нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэдэг нь бас чиглэлээр ангилах гэдэг. Иргэний нийгмийн байгууллага бол одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг дотроо маш их олон одоо байгууллагууд байдаг юм аа. Тэрэгэнцтэй иргэдийн, төлөө иргэдийн, хараагуучуудын гэх мэтлэн. Тэгэхээр энэ бүгд бол ингээд төр захиргааныхаа байгууллагатайгаа хамтрах гад тусламжийн имзлэг авах гээд байдаг бол саяны одоо энэ зөвлөгөөнөөс гаргасан миний одоо гол санал бол энэ аймгийн зөвлөлөө байгуулчаа. Энэ зөвлөл дотор бүгднгийнх нь төлөөллийг оруулаад тухайн жилдээ төр захиргааны байгууллага иргэний нийгмийн аль байгууллагатай ямар төсөл дээр нь хэний дэмжиж хамтран ажиллах вэ гэдгээ оныхоо ихэнд одоо төлөвлөд ингээд тухайн жилдээ бүлэг сектороор нь дэмжиж хамтраад төсөл хөтөлбөртөө оруулаад явах одоо бас нэгдсэн тийм томоохон цаашдынхаа бодлогыг бас тодорхойлсон ийм томоохон зөвлөлийг байгуулж чадхаар талуу тохирсон энэ одоо зөвлөгөөний бас нэг томоохон ач холбогдол юм а гэж үзэж байна. Нутгийн удирдлага төрийн захиргааны байгууллагуудаас төрийн бус байгууллагатай зөвлөлдөх, хамтран ажиллах нь чухал байгаа юм а. Илүүтэй бүтээлчээр оролцдог олон нийтийн санаа бодол, хүсэл зоригийг нийтийн үйл хэрэгт дайчлан зохион байгуулж чаддаг төрийн бус байгууллагуудын чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байгаа учраас энэ онд төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагадах 300 сая төгрөгийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж зарцуулах эрх авсан. Ингэснээр төрийн бус байгууллагуудтайгаа хамтран аймаг орон нутгийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах журамд нэмэлт өөрчлөлт оруулан аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталсан юм. Энэхүү журмаа дээрх зөвлөгөөний үеэр танилцуулж төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах боломж байгааг дуулгалаа.
2017 онд орон нутгийн хөгжлийн сан болон аймгийн одоо төсвөөс нэг 300 сая төгрөгийг бол эдгээр төсөл хөтөлбөрүүдийг бол хэрэгжүүлэхэд бол тавьж өгсөн байгаа, төсөвдөр суулгацсан байгаа. Ингээд бол аймгийн засаг даргын захирамжаар батлагдсан одоо журам бол батлагдсан байгаа. Энэ журмын дагуу болохоор зэрэг энэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх одоо сонгон шалгуулах одоо журмыг бол баталж өгсөн. Нийгмийн шинжтэй болон хөрөнгө оруулалтын шинжтэй гэсэн ийм хоёр хэсэгт хувааж үзлээ л дээ. Тэгэхээр өнөөдөр хувь хүн иргэнийг төсөл хөтөлбөрийг тийм ээ 3 хүртэл сая. За төрийн бус байгууллага болон иргэний нийгмийн байгууллагаас санаачлаад энэ эдийн засаг нийгмийн зорилт болон засаг даргын мөрийн хөтөлбөр туссан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бол 10 хүртэл сая төгрөгөөр бол энэ төсөл хөтөлбөрүүдийг нь дэмжиж явчаа гэдэг энэ журмаа бол бид нэр засаг дарга түүний зөвлөлийн хурлаар оруулж баталсан журмаа сая энэ нийгмийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага иргэдтэй танилцууллаа. Энэ бол зөв зүйтэй гэсэн санал дэмжлэг авлаа. Цаашлаад бид нэр энэ ажил үр дүнтэй, энэ иргэний нийгмийн байгууллагууд маань оролцоо идэвхтэй сайтай ингээд одоо хийс төслөө амжилттай хэрэгжүүлж чадах юм бол бид дараагийн жилүүдэд одоо өшөө энэ квотыг нэмэгдүүлэх тийм ээ ийм болцоо боломжоор хангаа. Энэ удаадаа бол талууд тохиролцоод ер нь бол үндсэн шалгууруудааж зөв тавилаа, сонгожуулахын үүсвэр дээрээ ч гэсэн санал зорилтсонгүй. Сургалт судалгаа, сурталчилгаа, хяналт, үнэлгээний ажлыг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлж, шаардлагатай хөрөнгө санхүүжилтийг нь орон нутгийн төсөвт тусгаж, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байх саналыг уулзалтанд оролцогчид дэмжиж байсан юм. Тухайлбал Дархан сумын засаг даргын тамгын газраас зорилттой бүлгийн Ахмад Настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ая тухтай амьдрах орчинг бүрдүүлж, эрүүл мэндийг сайжруулах, орон гэртээ болгох зорилгоор сайн үлсийн аяныг төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах 5 ажлыг төлөвлөж байгаа бол Хонгор сумын засаг даргын тамгын газраас сум орны хөгжилд ахмадуудын оролцоог нэмэгдүүлэх нийт 8 ажлын саналыг ирүүлсэн юм. Аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн бүртгэлтэй ажилгүй, мэрэгжилгүй иргэдэд мэрэгжлийн болон давтан сургалт, үйлдвэр дээрх сургалтыг зохион байгуулах, хөдөлмөр эрхлэлтийн мэдээллээр хангаж эрэлт хэрэгцээнд тулгуурлан ажилгүй иргэдийг ажилд зуучлах үйлчилгээг зохион байгуулах ажлуудыг хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас эрх авсан төрийн бус байгууллагууд болон аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран ажиллана гэлээ. Харин гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өөрийн үндсэн чиг үүргийн дагуу гэр бүл хүүхэд залуучууд руу хандсан хөгжүүлэх, мэрэгшүүлэх сургалтуудыг хамтран зохион байгуулах чиглэлээр 18 ажлын саналыг ирүүлсэн бол эрүүл мэндийн газраас сувилагч нарыг чадваржуулах, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зэрэг нийт 5 ажлын саналыг ирүүлжээ. Ийхүү төр залуурдаж харин сэлүүрдэх үүргийг түншлэгч төрийн бус байгууллагуудад шилжүүлье. Хамтран ажиллая гэсэн сайн санаачилгууд зөвлөгөөний үеэр өрнөлөө. Ер нь ойрын хугацаанд одоо энэ 2017 онд эдгээр төрийн бус байгууллагуудтай хамтраад аймгийн зүгээс бас ямар томоохон ажлуудыг төлөвлөсөн байгаа. Төсөл хөтөлбөрүүдийн талаар та асууж байна. За миний хувьд бол үйлдвэрлэл дэд үтц хот төлөвлөлтийн чиглэлээр тэгээ хууль өргөцсөн чиглэлээр сая мэдээлэл хийсэн. Тэгээ энэ хүрээнд бол нэг 8 дэд хөтөлбөр 3 төсөл боловсруулж батлуулах юм. Өнөөдрийн байдлаар 3 дэд хөтөлбөр 1 төслөө батлуулж байж байна. За бусдыг нь бол энэ ихний хавшил багтааж үлдсэн хугацаанд батлуулна. За энэ төсөл хөтөлбөрүүдийг бол боловсруулахдаа мөн одоо энэ төрийн бус байгууллагатай хамтарч ажилласан, ажлын хэсэгт нь оруулсан байгаа. Төрийн бус байгууллага, мэрэгжлийн холбоодоос оруулсан. За дээр нь иргэдээс оруулсан байгаа зарим мөн одоо тухайн салбарыг хариуцсан бизнесийн байгууллагын төлөөлөл орж ажилласан. Жишээлбэл одоо Дархан үүргээ хөтөлбөр боловсрууллаа. Энэ дээр бол манай хүрээлэнгийн одоо эрдэмтэн багш нар ажилласан. Хуваараа тариа ногоо тарьдаг ийм одоо иргэд ажлыг орж ажилласан байгаа. Тэгээд энэ чиглэлийн бас төрийн бус байгууллагууд хамтарч ажилласан. Тэгэхээр одоо цаашдаа батлуулсны дараа бол энэ бүх төсөл хөтөлбөр дээр манай төрийн бус байгууллагууд бүгдээ хамтран ажиллах боломжтой. Өөрсдөө төслөө хийгээд одоо энэ шинэ журам танилцуулчийн зөвлөгөөн дээр энэ журмын хүрээнд өөрсдөө төслөө боловсруулалт орж ирэх юм бол хүнтэй ч хамтран ажиллах бэлэн байгаа. Хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газар ямар чиглэлээр хамтарч ажиллах юм бэхээр бид нар 2 чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. Нэгдүгээр нь хөдөлмөр эрхлэлийн чиглэлээр ажилгүй буюу ажил хайж байгаа иргэдээ төр болон давтан сургалтыг зохион байгуулъя. Мэргэжлийн болон ур чадвар олох сургалтыг зохион байгуулъя. За дээр нь хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн харилцааны чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай мөн эрх авсан төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллая. За хоёрдугаар чиглэл нь бол нийгмийн халамжийн чиглэлээр
бид нар олон нийтийн оролцоонд төсгсөн халамжийн үйлчлэгээний чиглэлээр төрийн бус байгууллагатай гэрээний үндсэн дээр ажиллая. За энэ дээр барай засал, сэргээн засалт, халуун хоол, за гэрийн асрамж халамжийн үйлчлэгээ, төр байршуулах байр гэх мэтлэн олон төрлийн үйлчлэгээн дээр бол хамтарч ажиллах юм боломж байна. За энэ чиглэлүүдээр бид нар за нийтдээ 2015, 16, 16 онд бол бид нар нэг 50 гаруй төрийн бус байгууллагатай хамтарч ажилласан байна. Цаашдаа энэ одоо үйл ажиллагаагаа өргөжүүлээд олон төрлийн бус байгууллагыг бид нар одоо гэрээний үндсэн дээр дэмжиж ажиллаж хамтын ажиллагаагаа сайжруулаа. Нөгөө талаар иргэний нийгмийн байгууллагууд маань бас одоо олон жижиг хөтөлбөрүүд төсөл дээр хамтарч ажиллана. Одоо тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэдэг юм уу ялангуяа нийгмийн талын тэр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо маш өндөр байдаг юм аа. Тэд маань одоо бүх жаргал зовлон мэдж байгаа. Тэр одоо иргэний нийгмийн байгууллагууд тэдний гишүүдэд одоо зориулж энэ үйл ажиллагаа явагдана. Тийм учраас одоо тэд нартэйгээ хамтарч сургалт зохион байгуулах, тэднийхэн гишүүдийн одоо аль болохоор оролцуулах, тэднэрт нь ойлгох зөвх тийм ээ. Тэгээд цаашд нь дэмжиж жижиг хэмжээний хөтөлбөр төсөл хэлбэржүүлээд ингэ явагдах ёстой. Ингэж төрийн маань ажил ил тод энэ олон нийтийн одоо хүмүүсийн маань байгууллагууд хувийн хвшлэн маань оролцоо их л байх юм бол энэ ажил одоо их амжилттай, зохицуулалттай байна гэж үзэж байна. Нөгөө талаас зөвлөгөөнд оролцогч төрийн бус байгууллагууд аймгийн засаг даргын тамгын газар төрийн захиргааны байгууллагуудтай өөр өөрийн үйл ажиллагааны чиглэлээр хэрхэн хамтарч болох тодорхой саналуудыг зөвлөгөөний үеэр дэвшүүлж байлаа. За гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх тухай хууль сая 2 сарын 1-ээс шинжилэн батлагдаад хэрэгжээд эхэлчихсэн. Энэ хуулийн 19-ийн 1-нд заасан бүх шатны засаг даргын хүлээх үүргийн хүрээнд одоо гэр бүлийн болоод гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгөх, нөлөөлөл сургалт явуулах ажил дээр ажлыг одоо гэрээлэн гүйцэтгэх саналыг оруулж байна. Ерөнхий боловсролын дарга ачаал би 2-3 санал тавьсан юм аа. Ажлын хийж бүртгэгдэхүүнд нэгт одоо өдний цаг хөтөлбөрийн аягны хувьд нэгт нь цэцэрлэгүүдэд нь бүгдд нь уловч даав уловчуд хийж санал хүсэлтэй байна. Гуравт нь болохоор бид нар нэг ажлын хүнтэй биелүү хийж байгаа. Ажлын хүнтэй биелэг одоо төрийн байгууллагуудад хийж өгөх хүсэлтэй хамтран ажиллахыг уриалж байгаа маа. Тэгэхээр манай энэ харийн цэцэрлэг төрөлд төрийн бус байгууллага маань үндсэн зорилго болохоор хотын ногоон байгууламж болоод ландшафт хотын хөгжил дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулаад энэ үйл ажиллагааныхаа үндсэн салбарууд болгож сургалт хүүг залуучуудын сургалт сурталчилгаа гэр бүлүүд рүү чиглэсэн ногоон хөгжлийн хандлага өөрчлөх сургалтуудыг зохион байгуулах ийм зорилготой төрийн бус байгууллага байгаа юм аа. Яг ажлынхаа цэцэрлэг төрөлнгийнхаа энэ ажлын чиглэлээр бид нар Дархуул аймгийн гэр бүл хүүгүүд залуучуудын газар, газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, байгаль орчин аялал жуулчлалын газар, нийтийн аж ахуйн үйлчлэгээний газар, хөлбөр халамж үйлчлэгээний газар гэсэн энэ 5 байгууллагатай яг үндсэн үйл ажиллагааны чиглэлээр хамтарч ажиллах саналаа бас давхар илэрхийлж байна. 2017 онд эрүүл мэндэд дэмжигч хил болсон байна. Мөн одоо эрүүл дархамжууд хөтөлбөрөөр оруулсан байна. Энэ дээр яг нэгдсэн эмнэлгийн одоо галтгоог одоо төрийн үйлчлэгийн жишг галтгоо болгооч. Эндээс бид нар бас мэрэгжлийн зүгээс одоо мэрэгжлийн холбоод маань хамтран ажиллах тийм ээ зөвлөн туслах үйлчлэгээ үзүүлэлт бол нээлттэй шүү гэсэн тийм санал оруулж байна. Дархуул аймагт үйл ажиллагаа явж байгаа энэ хоршоолт өчтгийг
хоршоодын байгууллагуудад үзлэг шалгалт үзлэг хийгээд үнэлгээ явуулаад чадамжийг нь тодорхойлох чиглэлээр хамтарч ажиллах саналтай байна. Хоёрт нь оны тэргүүний хоршоог шалгаруулж урамшуулдаг журам бий болгож шагнал урамшуулалтаа олгох чиглэлээр манайх өнгөрсөн жил хүнс үдэ аж ахуйн газартай хамтраа санал боловсруулсан. Одоогийн байдлаар албачиж баталгааж байгаа учраас энийг албан журмаар бас баталгаажуулах шийдвэрийг гаргуулах чиглэлээр хамтарч ажилланаар байна. За гуравт нь гэх юм бол жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөнгөлөлтөө дэмжлэгт зээлэнд одоо хоршоодыг хамруулахад тодорхой хэмжээний квот тогтоож өгч чиглэлээр бас хамтарч ажилланаар байна. Яагаад гэвэл хоршоодууд маань яг аж ахуйн нэгжийн статусын хувьд хамгийн хүндрэлтэй байдаг, зээлэнд хамрагдаж чаддаг учраас чадвар чөлтөл их сул байдаг. Тэгэхээр энэ дээр зориуд бас төрийн бодлого хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймгийн засаг дарга бас энэ аймагтаа тэргүүл үүрэгтэй оролцдог учраас энийг тусгаж өгөх саналтай байна. Одоо ингээд жишг тоглох хорооллууд байгуулад өчнөө бүтээн байгуулалт хийж байгаа маш их хөрөнгө зарж байгаа. Бид нар өмнөх 4 жил тасрах юм хийсэн. За өнөөдөр эргээд харахад энэ бүтээн байгуулж бий болгосон хөрөнгө зарсан тогтчулсан энэ сайхан зүйлсээ иргэд маань ямар ч хайр гамгүйгээр одоо эвдэс сүйтгэх буцаага дахиад шинээр хийх ийм шаардлага гарч ирж байгаа. Тэгэхээр эдгээр төслүүддээ энэ иргэдийн хотын соёл суралцуулах, иргэдийн ухамсарыг дээшлүүлэх тал дээр одоо бусад хөтөлбөрүүдтэйгээ холбогдуулаад ямар одоо соёл уламжлалыг бий болгохын тулд юу хийх вэ гэдэг дээрээ бас нэлээд анхаарах шаардлагатай байна гэж харж байгаа. За дараагийн нэг санал нь бүх хөтөлбөрүүд одоо энэ боловсруулж байгаа дэд хөтөлбөрүүд дээрээ хяналт мониторинг хийх төсвийг суулгаж өгөөч гэж хүсэж байна. Энэ 15 дэд хөтөлбөр 15 төслөөс ядаж 2020 он гэхэд 15 брэнд ажил одоо үлдсэн байгаасаа энэ төсөл хөтөлбөрүүдээр хаяглагдаж үлдээсэй гэдгийг иргэний нийгмийн байгууллага, иргэд аж ахуйн нэгжүүд хүсэн хүлээж байгаамаа. Яг гэвэл ажлын хэсэг, хөтөлбөр, мөнгө хөрөнгө гэдэг дэд бүтцүүд нь одоо үндсэндээ одоо амилаад сүнслэг одоо болж байгаа учраас эцэст бол энэ үр дүн нь одоо ажилтай болгосон, ажлын байр нэмэгдсэн, ая тухтай орчин бий болсон, эрүүл мэнд, боловсрол, спортын үйлчилгээ сайжирсан ийм л одоо брэнд үр дүн хүлээж байна. Дархуул аймгийн хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талд 2017-оос 2018 оны хэлэлцээрт аймгийн засаг дарга, үйлдвэрчний эвлэлийн холбоо, ажил олгогч эзэдийн холбооны дарганаар гарын үсэг зурж баталгаажууллаа. Хэлэлцээрт хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн асуудал, цалин хөлс, нийгмийн хамгаалал, нийгэм эдийн засаг, нийгмийн түншлэлийн 3 талд тогтолцоог хөгжүүлэх зэрэг иргэд хөдөлмөрчдийн эрх ашигт нийцүүлсэн асуудлуудыг тусгасан байна. За энэ хэлэлцээрт бол хамгийн гол нь одоо нийгмийн чиглэлийн өрөөгөлөх хөдөлмөр эрхлэлтийн нийгмийн чиглэлийн тулгымцсан асуудал бол одоо ордог л да. За тэгээ энд засаг дарга аймгийн ажлууд эзэдийн холбоо, үйлдвэрчлийн холбооны энэ одоо бэлтгэгдсэн саналууд бол одоо үндсэндээ зөвшөөрсөж тусагдлаа. Хамтарсан 3 талт түншлэлийн гэрээ нь бол 2 жилээр явагддаг. Энэний гол ажил нь бол хөдөлмөр эрхтний салбар зөвлөл болон бусад 7-8 салбар зөвлөл. Энд бол ажил олгогч эзэдийн холбооны төлөөлөл байнга хамтарч ажилладаг, хяналтаа тавьдаг, ажил олгогч эзэдийн холбооны тулгарч байгаа бэрхшээл, хөнгөлөлттэй зээл, бусад асуудлыг шийдэхэд бас гол төлөвс болдог юм аа. Ингээд энэ ташрамт хэлэхэд Дархуул аймгийн нийгмийн зөвшлийн 3 талт хэлцээр бол 3-4 удаа Монгол улсын хэмжээнд шалгарч гадаад туршлагын солилцоор явж исэн. Энэ жишээгээр бол энэ жил бас их амжилттай хийж бас шинэ бүтэц зохион байгуулалттай байгууллагатайгаа хамтран шинжлэх албаар ажиллах ажил эхэлж байна. Орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжил хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээр хангах нөхцөлийг бий болгоход идэвхтэй нөлөөлөх замаар хэрэглэгчдийн эрхийг хамгаалахад нь туслах, хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалахад чиглэгдсэн асуудлаар хамтран ажиллах гэрээнд аймгийн засаг дарга Насанбат, хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Даваа Хүүнар гарын үсэг зурлаа. Харин хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилго бүхий энийн цэглэх дархан хамтран хэрэгжүүлэх санамж бичигт аймгийн засаг дарга нөгөө талаас GCI дархан салбарын ерөнхийлөгч Сэлэнг нар гарын үсэг зурлаа.
Үргэлжлүүлэн аймагт шин төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг аймгийн үйлдвэрлэл дэд бүтэц хот төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Гамболд, Дарханд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо, төрийн бус байгууллагын тэргүүн Бүрэнбат нар үзгэлсэн юм. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт аймгийн нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч Төвшинбат, хувийн хөвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны дарга Бат Эрдэнэ нар баталгаажууллаа. Түүнчлэн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, спортод тулгуурлан стратегийн түншлэлийг бий болгох, аймгийн хэмжээнд спорт явган аяллыг хөгжүүлэх, иргэдийн дунд төрөлцсөн уралдаан тэмцээнүүдийг хамтран зохион байгуулах чиглэлээр аймгийн нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч Төвшинбат, Монголын спорт аяллалын холбооны Дархан уул аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Цэнд Донор санамж бичигт гарын үсэг зурсан юм. Төрийн албан хаагчдыг чадваржуулах, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх замаар төрийн албаны хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр аймгийн засаг даргын тамгын газрын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Баяр сайхан, хөдөө аж ахуйн их сургуулийн дэргэдэх бизнес судлал сургалтын төв, төрийн бус байгууллагуудын тэргүүн Наран цэцэг санамж бичигт гарын үсэг зурлаа. Гэмт хэрэг зөрчлөөс өрчлөн сэргийлэх, архитан согтуурахтай тэмцэх болон оюутан залуучуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт аймгийн засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн дарга Алтан Чимэг, аймгийн оюутны холбооны нарийн бичгийн дарга Бэлгүүн нар гарын үсэг зурсан юм. Харин аймгийн баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Дархан салбарын тэргүүн Оюун цэцэг, аймгийн засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Баясгалан нар аймгийн баялаг бүтээгчдийн ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулах чиглэлээр олон талд арга хэмжээг зохион байгуулахаар санамж бичих байгууллаа. Боловсролын үйлчилгээг төрийн бодлогод нийцүүлэн иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт аймгийн засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Цас Чихэр, Ахмад багш нарын холбооны дарга Амгалан нар гарын үсэг зурлаа. Мөн нийгмийн бодлогын хэлтсийн дарга аймгийн Ахмадын хорооны дарга Инх Тайван нар Ахмад насны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Инх болд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн тэргүүн Батсүх нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр хамгааллыг сайжруулах чиглэлээр тус санамж бичиг байгуулж баталгаажууллаа. Зөвлөгөөний хүрээнд бас үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхс 3 том цогц системийг ажил болгох талаар зөвлөлдөж, за энийг бас ажил болгох ажлын хүрээнд үйлдвэрлэлийн салбарыг хариуцсан Гамболд дарагтай бас санамж бичигт гарын үсэг зурж, одоо цаашид ажил болгож ажиллахаар бас болсонд баяртай байна. Төр одоо иргэнэ сонсоод төрийн бус байгууллагууд иргэнэ төлөөлөөд үйл ажиллагаагаа төлөөлөөд одоо аймгийн одоо төрийн байгууллагуудтай хамтарч ажиллах, гэрээ байгуулах үйл ажиллагаанууд одоо бид нар санал бодлоо тосгож тэр одоо санал бодол болсон юм аймгийн одоо төрийн захиргаа хамтарч ажиллаж, хамтарч дэмжиж одоо цаашдаа амжилт ажиллах талаар одоо ярилцсан, гэрээ гарын үсэг зурсанд бол нэн яриуд туйлын их баяртай байна. Энэхүү аймгийн засаг дарга түүний тамгын газар, сумдын засаг даргын тамгын газар, хилтэц агентлагуудаас иргэн төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар ирүүлсэн 110 санал боломж, иргэн төрийн бус байгууллагуудаас төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар ирүүлсэн 70 гаруй саналуудыг нэгтгэн 12 төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хэдийгээр зарим төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн санал хүсэлт санамж бичигт тусгаагүйч ирүүлсэн саналуудыг нэгтгэн аймгийн засаг даргын 2017-оос 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэж ажиллана гэлээ. Энэхүү зөвлөгөөнийг бол одоо нэлээд зорилготой, үр дүнтэй, ач холбогдолтой иргэдэд хүрсэн төрийн бус байгууллагууд одоо хүрсэн арга хэмжээг бол зохион байгуулахыг бол зорьсон. Энэхүү зөвлөгөөнийг одоо зохион байгуулах хүрээнд бол одоо урьдчилсан байдлаар төрийн байгууллагуудаас саналыг авсан, төрийн бус байгууллагуудаас саналыг авсан, хоорондоо хэрхэн яаж уялдаж хамтарч ажиллах уу? За засаг даргын 2017-оос 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн бус байгууллага иргэдтэй, иргэний нийгмийн зөвлөлтөд ирнэ хэрхэн яаж хамтарч болох санал боломжууд байгаа талаар одоо саналыг авч нэгтгээ зөвлөгөөнөөс одоо хоёр үндсэн томоохон шийдвэрийг бол гаргалаа. Нэгдүгээрт бол одоо оролцогчдод хандсан одоо зөвлөгөөнөөс бол зөвлөмж гарсан. Одоо 5 асуудлыг тусгасан зөвлөмж гарсан. Нэгдүгээрт бол одоо
төр иргэний нийгмийн зөвлөлийн одоо хамтарсан одоо аймгийн зөвлөлийг байгуулахаар бол тодорхой шийдвэрийг бол гаргалаа. Энэ зөвлөл маань одоо төрийн бас байгууллагын иргэдийн иргэний нийгмийн байгууллагын одоо дуу хоолой болж тэр зөвлөл дээр асуудлыг ярилцаж тэн дээр тулсан одоо зөвлөмж бодлого шийдвэр үйл ажиллагааг бол одоо төрд хүргэх амламаар одоо төрөөс гаргаж байгаа засаг даргаас гаргаж байгаа одоо бодлого шийдвэр тусах зорилгогүй энэ аймгийн зөвлөлийг бол байгуулах шийдвэрийг гаргалаа. Монголд бол энэ түншлэл ер нь бол ярианы төвшөнд яригадаад олон жил болж байгаа л ч яг бодиттой ийм дөрвтэй ажил хийгдэхгүй явсан. Тэгээд 21 аймагаас ялангуяа манай Дархуул аймагт хийгдэж байгаа энэ төр иргэний нийгэм байгууллагын түншлэлийн хэлцүүл бол маш үр дүнтэй болж өнгөрж ийн гэж үзэж байна. Тэгээд энэ бол бас цаашдаа энэ түншлэлийн маш гоё эхлэл бас бий болж байна. Нэг талаасаа нэг удаа хэлцүүлэг хийгээд дуусах юм шиг байна. Энэ цаашдаа хийх маш олон хамтын ажиллагааны эхлэл болж байгаа гэж үзэж байгаа. Ер нь бол төрийн зүгээс хувийн хвшлийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллах. Иргэдийнхэн одоо нийгмийн одоо байгууллагуудтай хамтарч ажиллаж энэ өөрийнхөө үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдал хамгийн их ач холбогдолтой. Ерөөсөө бидний туршиг тулах гол хүч бол энэ юм аа гэж ингэж үзэж байна. Үүний үр дүн юу гэхээр мэдээж иргэний нийгмийн байгууллагууд, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын хоорондын одоо ойлголцол, харилцаа нэгдүгээр сайжирна. Иргэний нийгмийн байгууллагууд маань чадварчин. За мөн одоо бид нэр хамтарч одоо ажил хийх нэгнийхээ одоогийн байгаа төвшнийг бас тодорхойлж авна. Дараагийн ажлуудаа зөв төлөвлөх, хинтээ ямар асуудал дээр хамтарч ажиллах уу гэсэн, ямар ажлыг хамтарч хийж болох уу гэсэн энэ одоо бас томоохон зорилгоудаа тодорхойлсон, хэрэгжүүлэх арга хэлбэрээ тодорхойлсон ийм одоо үр дүн гарлаа. Ийхүү тамгын газрын цаг нэвтрүүлгийнхаа ээлжид дугаараар төр нийгмийн түншлэл 2017 аймгийн зөвлөгөөний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үзэгч та бүхэндээ хүргэлээ. Энэхүү зөвлөгөөнд 38 төрийн байгууллага, 82 төрийн бас байгууллагын нийтдээ 120 төлөөлөгч оролцож үр дүнтэй хамтын ажиллагааны талаар хэлэлцэн зөвлөмж гаргасан юм а. За аймгийн өнөөгийн хөгжилд төр иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хөгжлийн төлөө түншлэл улам батчих болтугай. Баярлалаа.